Тэгээ би одоо хүртэл гэтээ өөрийгөө толгойтойроо оглох хайгуул байна. Дотор талын халтрыг бол яаж жугаагаад арилахгүй, гадны талын халтрыг бол сав ус хоёр багтал арилах юм нөө. Би хизээж хаанч ямар ч хүний өмнө Монгол гэдгээсээ хизээж сандарч айж санаа зов ичихгүй гэдэг байна. Гэр хороолыг өргөтгөөдэй гэ тэрийг хөхүүлэн дэмжиж байгаа юм бас биш. Зөв гол нь тэр гарц тэр юм хумын л одоо угаасаа олж өгнө л гэж одоо ингээд толгоон дээр гараа суудсан байгаа гоё ухаантай ах нар байгаа шүү дээ. Ихч ах ихч нар тий. Ер нь авилга авсан хүн амтан байвал ер нь зүгт дээр явж одоо хон дээр шивэрчүүл яа авилгач. Манай намыг төлөж барилдах хүн хэрэгтэй. Фэнтэн гэдэг ингэж өгөх. Би одоо жишээ нь одоо нэг иймэрхүү иймхэн жоохон ийм ухаан мэдлэг боловсрал муутай хэрнээ жоохон иймэрхүү юм бодоод тахад ганц нэг бариад удцсан байна шүү дээ. Гэд бол цаадууч агаас яа 35 бариад өрцөн байгаа байлгүй. 5 Мэн хайрлаа шүү. Сайн байна уу өрхөм хүндэт үзэгчтэй. Манай тооны нэвтрүүлгийн удаагийн дугаарт рэпер Жи оролцохоор болсон байгаа. Тэгээд Жи гэхээ гэрийн гадаа ирсэн хүлээж байгаа. Тэгээд за гараад ирж явах шиг байна да. За сайн байна уу? За сайн. За таны ажлын дөрөв. Оо яах вэ? За Отгонбаатар минь. За мөнх эрдэн тий. Хүмүүс Жи гэж дууддаг. Жи гээл. Бид нэр харин гадаасаа ярьж илээ л да. Жинхэнэ нэр нь хэн билээ гээл. Зөв. Тий. За. Өөр шин CD гаргасан. Жи шин цомог гаргасан. Тэгээд бас шин одоо хувцсны шинж байх үү яа. Өөрийнхөө тийм хувцсны брендийг гаргасан. Ерөнхийдөө жоохон ажил хийгээл. Тэгээд шин цомог гарсан. Шин цомог маань бараг 10 гаруй шин дуунуудаас дандаа хүнд хүрээгүй шин дуунуудаас бүрдэж байгаа болохоор тэр дуунуудынхаа клипний одоо хүнд хүрэх ажлуудыг хийнэ. 6 болтой хийж тараал. Манайх руу цөмрөө одоо гараа явах уу? Тэгээ. Тийх үү те? Би тийм маргааш өглөөтэй шууд явна гэж сүгтээ юм хумаа тий хичээлээ аваад гараад. За. Миний машин руу сун да. За. Түрүүн джинс гэж ярьж ийсэн. Тийм джинс гэх тийм миний одоо хувцсны брэнд байгаа джинс гэдэг. Монгол брэнд. Чи үйлдвэрлэж байгаа үндсний үйлдвэрлэгч Urban Jeans үйлдвэрлэж байна. Загварынхаа санаа манааг бие гаргаад. Тэгэл Urban Jeans-ийн дизайнер Хулан гэж бүсгүйе. Тэг ерөнхий дизайныг Хулан өөрөө зохицуулаад. Тэгэл үйлдвэрлээл гаргаал тэгэл зараалж байдаг. Тэг явчлаа. Худалдаа авалт. Ер нь бол дажгүй гэж ойлгож байгаа шүү дээ. Тийм амар овоож цоц юм бол байхгүй, бүр алж хятаад байгаа юм байхгүй. Тэгтээ ямар ч байсан нэг 14 хоногт нэг 100 гаруй бүтээгдэхүүн зарагдсан байлээ. Пөөст сайн байна шүү дээ. Тэгээд энийг бол анхлаа гарч байгаа. Тий анх гарч байгаа ихэд дажгүй гэж ойлгож байгаа. Тийм шүү дээ. Тэгээ яванда болох байлгүй дээ. Тий. Ямар ч юм материал дээр бүх юмны хувьд гэх юм бол яг оригинал одоо деним гэдэг материал аахгүй. Деним гэдэг материалаар одоо джинси гэдэг. Солонгосоос материал авч байна. Авч байна тий. Манай материал уг нь Монголоос авдаг бол тэгэл бүр яг гоё боллоо. Яг үнийг хэлэхэд. Яста жинхэнэ Монгол брэнд боллоо тий. Тий харин тий. Бүр утгаараа. Тий. Тэгээд даанч одоо Монголд одоо тийм материал хийхгүй байна. Гэтэ явандаа хийдэг болно гэдэгт итгэлтэй байгаа шүү дээ. Бас жоохон гэрэлтэй харж байгаа шүү дээ. Тий шүү дээ. Тоглосон кино нэг микроны босс тий. Тий. Тэр өстө гоё кино байлаа шүү дээ. Хөвгчлээ. Тий. Тэр нэг микртэй нөгөө явж байгаад онголтчоод тэгэл нөгөөх нь яг хардаг штэ. Тэгэл тэр нэг яг хараад харамсаж байгаа тэр хэсэг би яах гэж нэг юм хийвдээ гэж. Яг тэр хэсэг юу хийчихвэ гэж. Тэр хэсэг бас л яг сэтгэлд үлдчихээ шүү. Тийм үү. За баярлалаа. Би ч одоо болохоор хүмүүс ингэж ярьдэн штэ дүр бүтээлээ гэж тэгдэг. Би болохоор дүр бүтээлээ гэж ярихаас амар айгаад байгаа штэ. Одоо миний урд нь үзчихсэн одоо Монголын дээхэн үеийн ч одоо үеийн ч янз бүрийн сайхан кинонууд байна л да. Мундаг те. Тий штэ. Тэр кинонуудын дүр бүтээсэн яаж бүтээснийг хараад тэгээд ер нь бол айдэн штэ. Тэг дүр бүтээлээс илүү хэлхээс зэрэгчсэн. Тий. Ерөнхийдөө бол дүрсээ үлдээсэн гэж өөрийгөө бодож явдаг. Тэр нь яг дүр болж бүтчихүү үгүй юу гэдгийг тэгэл тэр үдсэн үзэгчдийн үнэлт мэдэх бах та. Гэтэ бас дүрсээ үлдээсэн гэхлээр бас эргээд кино хийсэн хамт олонт бас эвгүй юм те. Гайгүй юу?
Үгүй ээ тэр чинь яг кино сайн кино болсон. Сайн хийсэн. Угаасаа манай баг бол мундаг ажилласан. Яг миний зүгээс би өөртөө тавьж байгаа шалгуур шаардлага маань л хэвгүй. Тий. Толгойтод амьдралдаг, гэр хороолд амьдралдаг л гэж усууд тэгээд идэв байсан. Одоогоор тэгдэж штэ. Тийм үү. Тий, энэ нэвтрүүлгийн дараа л байранд орсон гэдгийг мэдх юм байна да. Магадгүй. Ер нь дийлэх хүмүүс нь мэдж байгаа дөө. Тийм үү. Тий. Ерөнхийдөө гэр хороолд амьдрал ер нь толгойд гоё. Би одоо цаа хаяа толгойдтой очдөг. Миний найзууд тийч зөндөл байгаа л т. Тэгэл ер нь гоё штэ очихоор тэгэл хүний нөгөө нэг өссөн газар гэдэг чинь тий. Бас хамаг дурсамж тэнд байна. Айгуу гоё. Тэгэл найз нөхөд байгаа болохоор их гоё юм уу? Тий. Тэгээ би одоо хүртэл гэтээ өөрийгөө толгойтоор овоглох айгуу дуртай. Одоо би хэдий баг тойрогт амьдарч байгаа гэсэн баг тойрогийнх гэж явахаас илүү би толгойтынх гэж хэлдэг. Толгойтын иргэн гэдгээрээ тий. Би толгойтын хөхтэй. Би толгойд төссөн. Яг тэгвэл тэнд миний хамаг одоо бүх одоо сайхан цаг үе те дурсамжтай цаг мөчүүд бүгд тэнд өнгөрсөн болохоор. Танах хүүхдтэй юу? Хүүхдтэй. Хүүхд чи юм авъя. Энэ дэлгүүр мөлөөлөл төсөө. Би ч бас тийм гоё ярьдаг хүн биш үү? Зүгээр би өөрийнхөө бодож байгаа санаж байгаагаад хамаа намаагүй наадаг. Тэр чинь гоё байхгүй. Тэр зарим нэг хүмүүс таадагддаг юм, зарим хүмүүс таадагддаг гүйцэтгэх байдаг. Нэвтрүүлгийн ерөнхий үеийн тэтгэгч Жанжины зах. Чиний аяг ямар аяг вэ? Зис. Чи яг надад мөнгө аягаад өөртөө зис аягаад гэж бодож байна. Ямар нэг өчрөө нэг. Янз бүрийн бол тийм санаа байхгүй. Зөв. Тий. Ямар та жоохон манайхан ч монголчууд ч бас их хүндтэй ч өчтэй ирэхэд бас чухал юмнуудаа бас их гардуулдаг шүү дээ, тий. Тэр үүднээс. За хоёулаа ер нь баг насны тухай яриа. Машин тойлоо ярьж хахад би даслаад манайд очиж байгаа баг нас гэр хороол ярина гэдээ орчихсон байгаа, тий. Хөө тэгэл би чинь толгойтод бол 96 онд анх нүждсэн. Тухайн үед чинь манайхын юм зуны амбартай хашаа 370 мянгаас нь яриад 350 мянгад авч илуу та. Тэр үед тэгж л байсан юм да. Тэгэл тэр зундаа зуны амбараа барайл, шаваал, янзлал тэгэл ханам тийшээ өрөөл нэг өвлийн байшин болгож аваад тэгэл амьдарч ирсэн. Тэгээд хэдэн жил тэр байшиндаа чи нэг 3-4 жил амьдраад тэгээ хажуудаа тэг 8-7-гийн харьцаатай. Тий, нэг том байшингаа томсгож нэг бариад тий. Тэр байшин барина гэдэг чинь тэгэл 2 жил дамсан шүү дээ. Юугаар өрсөн? Юугаар? Палкар. Палк юм уу? Тий, палкар тэгээд юу юм олсон банз тэгээ шавартцсан байж хагаад тэгээд сүүлдэнд гадуур нь тоосголоод тэгээд машин хэрэгтэй болоод гараж бариад. Хоёр дахь руу нэг үү? Нэг хурал байшин барьсан. Тий. Тэгээ хоёр гараж бариад блокоор. Өөр нь тэгэл ингээл хөдлөөл ахаар тэгэл ингээл юм нэмэгдээл үт юм байл. Гэр бүлийнхээ үнтэй анх хэдэн онд? Бид хоёр ч н одоо 5 жил болох гэж байна. Тий. 5 жил болж. Тэг чин одоо юм би 2009 он. Тий. Одоо гэр бүлийнхээ үнтэй анхлаа танилцаад одоо рэпер болсон хойно танилцсан уу? Болоогүй байх. Болсон хойно. Яаж яваад сонин ч тас. Тэр ноцгод байна. Тэгэл явж байгаа л тэгэл ингээл угаасаа уучрах хэвээр хүмүүс уулзах хэвээр хүмүүс ч уулздаг юм байлээ тэгэл тий мөргөлдөх хэвээр хүмүүс мөргөлддөг юм байлээ тэгэл мөргөлдөөл даралтсан шүү дээ. Та нэг бас юу яадаг байдаг юм шүү дээ. Рэпер хийдэг. Гүү. Манай ихний шал өөр мэрэгчлээ. Судлаач хүн. Тий хараат тус судалгааны хүрээлэнд ажилладаг. За. Намайг одоо тийс өндлөө. Охинтой 3 настай охин. Одоо хилд орцсон. Хилд орж байна. Сайн хилд орохгүй. Сайн хилд ороогүй юм тий. Би тэгээд гайгаад энэ зурагтаар үздэг, зурагтаар хардаг юмнаас нь бол тийм үү яад энэ англиар яриад байх юм ерөөс тэр ойлгохгүй. Тийм үү? Тий, үгүй гэж хэлэхгүй, нөө гэж хэлнэ. Тэгээ заа гэж яг заримдаа хэлдэг. Тэгээ хөвчлэн yes гэж хэлнэ.
Оо за. Тэгээд их гадаад бадаад хүүгэлдэн кино мэнэ их үзсээсээ идэм юм уу яа тий одоо. Тийм байх шиг. Ямар сайн дэ монголоор хэлж тарахгүй ямар сони юм бэ. Хүүхдтэй хэр ярилцж байна? Ярилцахын бол айгүй хэрэлцдэг байхгүй юу? Тэгэл байхгүй. Тэгэл байдаг. Гэтэ яг одоо бол айгүй хөөх юм ярьдаг болцоо. Ээж гэрт ирсэн чинь ээж байхгүй наав чи хаана байгаа ингээл. Бас тийз яваад шүү дээ. Уцаар ярина. Аав нь одоо очиж гинэхээр хурдан ирээрээ гэл. Одоо бас айгүй ярьдаг болоод байгаа. Охин хоёр нь том болоо ямар хүн болоосаа гэж бодож байна. Би эмч болоосаа гэж боддог шүү дээ. Гэтэ хүүхдийн хүсэл сонирхол өөрөө л мэдэх байх л та. Гэтэ эмч бол их гоё юм болов гэж боддог. Их гоё ач тустай мэрэгжин штэ тий. Тий штэ. Тий. Тэгээд манай хэлийг зовлонгоос нь ангижруулдаг сайн эмч болоосаа гэж өөрөө хараад аавах нь дотроо хүсдэг битүү хүсэл юм да. Тийм үү. Тэгэхээр хувь хүн өөрөө бол тий. Тэгээд юу н охин өөрөө том болоод өөрөө л мэдээ сонголттой hin штэ. Тий штэ тий. Би одоо чи одоо тийм болох хэвээр гэдэг хэлэхгүй штэ. Манай охин чи эмч болно л гэдэг. Тийм үү. Би эмч болнаа л гэдэг тий. Эмч болно. Тэгэл хүүхдтэй бол ирэхээр чи тэгэл бас нэг гигэн нэмэгдээл. Тэгээд ер нь эрэгтэй хүн чи ер нь би бол тэгэж бодсон шүү дээ. Гэр бүл зохиогоол хань мантай болоод үр хүүхдтэй болоод ирэхээр ер нь хатуу чанараас зөөлөн чанар руугаа баг зэрэг шилждэг юм болов гэж санагдсан шүү дээ. Тэгээд одоо өөр хүн амтан одоо хичнээн миний дургу өргсөн хүн байсан ч тэгэл боддог болцсон. Энэ хүн цаанаа бас нэг үртэй нэг үрийн аавал явж байгаа. Тийм шүү дээ. За энэ хүн бас нэг хүний хүүхдийг ээж нь гээл энэ хүний хүлээгээл гэртээ байж байгаа даа гэж боддог юм болчтiin байна лээ. Тэгэл хайрлаад одоо зөөлдөг. Тий зөөлрөөд л байдаг юм байна. Гэтэ яхаа бас хатуу үедээ хатуу гэдэг. Сэтэрхий зөөлрөл бас одоо нэг юм хэцүү байна шүү дээ. Тий. Гэтэ ер нь нэг монголчууд хэлдэг зөөлн гатуугаа иднэ гэж. Тий. 10 цагаанаар нэг 10 харыг нэг цагаанаар цохноо гэж тий. Анзаараад ахт нэ дуулдаг нь дуулаа тий. Барилга барьдаг нь барилгаа бариад тий. Хамгийн гол нь яг хийж чаддаг гэсэн юм аа л яг тултан хийгээд явал их гоё юм шиг санагдаад тий. Хүн бол анаасаа тий. Заримдаа ингээ ажиглаад байхад одоо би одоо өөрийгөө бол нэг урлагийн хүмүүс гэж ярих нэг тийм дуртай биш. Тий. Угаасаа ч тийм мундаг урлагийн хүн байж чадах тийм шаардлагуудыг хангаж чадахгүй гэж би өөрийгөө боддог. Тэгээ манай энэ урлагийн лаглаг хүмүүсийг хараад тахад шинэ нох гарч иж байгаа хойч залуу энэ нүд галтэрж одоо шүд зурмаар байх юм да гэж тий. Тэгэхээр одоо юу гэдэг чинь гоё загвар өмсдгэн загвараа толтол өмсөв. Кинон тоглолтог нь толтол кинонд тоглоод тэгээ дуулдаг нь толтол нь дуулаад цэвэрлдэг нь толтол нь цэвэрлээ тий. Барилга барьдаг нь толтол нь барилгаа бариад тэгээ очивэл ер нь гоё юм шиг. За тэгээд одоо ардсан нийгэм тэгээд юм нь одоо хүний ирэх болсон тэгээд ганц миний өчүүхэн бодлоор одоо тэгээд хамгийн юмны байр суурьлэгдэн чиж байх тий. Нэвтрүүлгийн ерөнхий үеийн тэтгэгч Жанжины зах. Яг гэр хороол гэдгийг бол хүмүүс айгүй буруугаар ойлгодог. Зарим хүмүүс бүр буруугаар ойлгуулахын тулд тусгайлан зөрүүлж дуу муу хийдэг байсан үе байхгүй. Тэгээд би гэр хороолд өссөн. Би өөрөө жи хорооллын хүүхэд. Би одоо ч өөрийгөө жи хорооллоор оогуулдаг. Тийм болохоор би өссөн очноо өмөр бүр санагдсан байхгүй. Яагаад ч. Тэгэл тэр зүйлийг хийсэн. Одоо гэхдээ одооны хүүхдүүдэд нэг би ягаад жигээр хорооллих, чи тэрнийх чи байрных гэж нэг ялгарлдаггүй тийм юм одоо болсон байх гэж бодож байгаа шүү дээ. Тэгвэл ер нь айгүй тэнэг асуудал байхгүй. Яг л нөгөө нэг чи энэ уулын баруун талд амьдэрдэг би зүүн талд амьдэрдэг. Ясэм дээр нэг уулыг тойроод амьдэрж штэ. Яг тэрнтэй л адилхан байхгүй юу? Тий. Заримдаа бол яг Twitter-ийн тэрийг уншиж байхад гэр хороол юм уу халтрууд гэж бас гардаг шүү. Гарч гин үү? Гардаг тий гэр хороол. Яг гэр хорооллыг одоо гэр хорооллын халтрууд гэж хин нэг халтраар нь дуудаж байгаа хүн бол яг тэр хүний нүдэнд зарим нэг хүмүүс нүүрэндээ халтар байж харагдсан байж болох юм биш үү? Нөгөө хүн бол өөрөө нүүрнийхээ буюу гавлынхаа дотор талдаа ямар халтар байгаа л харагдсан шүү дээ. Хийж шүү дээ тий. Дотор талын халтрыг бол яаж ч угаагаад арилахгүй гадна талын халтрыг бол нэг савн ус хоёр багт арилах нь нөө. Манай нэг нутагт нэг ах хэлдэг гэсэн. Намайг балай л гээд байх юм. Би гаднаа паланцаг дотроо галанцаг хүн шүү гэж. Тэрийн шиг тий. Хүн гэдэг бол хүн болгонд автагдчихгүй шүү дээ. Тэгээд хүний цаад өөрийнх нь сэтгэл сэтгэхгүй гэдэг юм хязгааргүй. Хүнийг одоо юу гэдэг их амархан өнгөц дүгнэх
Ер нь бол айгүй амархан дүгнждэг тийм хүмүүс байдаг шүү дээ. Би болохоор яг тэрхэхгүй хичээдэг. Энэ хүнээс цаашаа өшөө юу гарах бол яах бол хүний сэтгэл хүний сэтгэхгүй хүний хичээл зүтгэл бүх юм хязгааргүй байдаг учраас хүнийг 100% таньж мэднэ гэдэг бол хааж байхгүй гэж санагдаж шүү дээ. Хэдий одоо юу гэдгийг зарим нэг хүмүүс ярьдаг шүү дээ. Энэ жоохон мэдрэл муутай ийм хүн мөн гэдэг ч гэсэн тэр хүний одоо ингээд сонсоол явал хэлж байгаа хүмүүс айгүй жинтэй байдаг ч юм уу те. Хүмүүс тухайн үед нь энэ угаасаа мэдрэл юм ярьж ингээд тоохгүй шоглон болгоод хайж байгаа гэсэн яг бодоод ахаар нилээн жинтэй даацтай үг хэлсэн тийм хүмүүс байдаг шүү дээ. Тийм шүү те. Би одоо энэ G хороолол гэдэг дуу. Тэгээ өөрийнх нь нэр G те. Тэгэхээр G гэдэг яг юуны товчлол вэ? Товчлол уу? Товчлол биш. Энэ зүгээр нэг уулга алдсан л юу юм бэ лээ. G уулга алдсан л тийм Америк үг юм байлээ. Тэгээ найзуудын өгсөн хочлол доо би яг нэр гэдэг юм нэг. Энэ бол хоч. Тэгэхээр G хороол гэхээр уулга алдсан. Үгүй G хороол гэдэг болохоор гэр гэдэг үг байгаа шүү дээ. Гэр гэдэг үгийг англиар хичгээр эхний хэсгийг авчихсан. За тэгээ G. Гэр зарим хүмүүс ярьдэн шүү дээ. Одоо манай энэ ТV коктейлийн цомоо гэдэг найз байна. Ярнаа бас. Одоо та нар ер нь бид нарыг өстой хэл хөхтэй болгосон шүү дээ. Гэр хороолт өссөн манисик. Одоо тэгдэг гинэ одоо тэгдэг байсан гинэ одоо ер нь бол аюу хүмүүс ирэлдэг байхгүй. Ингээд хүн амьтандаа танилцахаар ингээд долоон бодлих ч юм уу те толгоотынхаар бит их гэхээс жоохон санаан зовдөг байсан. Баян өшөг гэхээс санаан зовдөг байсан. Одоо болохоор амар болсон юм хүн амьтанд танилцаал одоо юм ярихад би G оруулахоо гэх. Шууд тэгдэг те. Довчхон те. Довчхон тавчгаа тодорхой. Тэ. Зөвш. Одоо ер нь ч гэсэн бас манай үед ч гэсэн бас тийм байна л да зарим залуучууд ер нь төгсөөл нэг лиза аваач хамаагүй юм ингэж байгаа л болсон болоог нэг байранд орох гэдэг. Тэгэл аав ээжээ баахан өөр тавиал. Тэг ер нь миний ингээд мө харж агаар хүн амьдралыг өөрөө бүтээсэн амьдрал хамгийн амттай амьдрал. Тэ ер нь бол тэ. Тэ? Тэгэхгүй хүнээр бүтээлгсэн амьдралыг одоо лаборатори амт юм биш үү? Бүх нөхцөлийг бүрдүүлж өгөө чи амьдрал гэж байгаа амт юм биш. Бид чинь хүн л юм чин орохгүй хоосноос л оролдож эхлэв тэ? Тий. Тэгэл яг л наанаас чинь яг бас ялгаагүй миний амьдрал бас л эхэлсэн шүү дээ. Тэгэл тий. Тэгээ одоо юу гэдэг бид нар бас энэ нөө гой дээр сууж байгаа ухаантай гоё ах нар том мэдтэй ах нар ч гэсэн том толгойтой ах нар ч ярьж л байна тий. Одоо ингээ гэр хорооллыг багасгах хэрэгтэй байна. Тэгэхээр утаа багасна, хөрсний бохирдол багасна. Энэ бол ялч үнэн багасгах хэрэгтэй. Тэгтээ юу гэдэг багасгах хэрэгтэй гэлээхэд яг өнөөдөр амьдрал дээр гарч байгаа залуучууд шууд орон сууцнд орох хэмжээний цалин мөнгөтэй ажил хийж чадах уу? Тэ? Ер нь хэцүү шттэ. Хэцүү шттэ. Тий. За тэгтээ одоо юу гэдэг чинь гэр хороол ингээд гэр хороолыг өргөтгөөдэй гэ тэрийг хөхүүлэн дэмжиж байгаа юм бас биш. Зөвхөн гол нь тэр гарц тэр юм хумын л одоо угаас олж өгнө л гэж одоо ингээд толгоон дээр гараа суудсан байгаа гоё ухаантай ах нар байгаа шүү дээ. Ихч ах ихч нар тий. Тэгэл тэр мөрийн л гоё яагаад өгчүүл гоё болох вэ? Би ч тэг өөрөө их тэнэг хүн болохоор бас сайн очроо чи мэдэхгүй байж магадгүй. Наад болохоор тэгж бодогддог байхгүй. Яаж ч утсан одоо Улаанбаатар хотынхоо экологийн асуудлыг ч юм уу те ямар нэгэн одоо хүн ч гэсэн чи ч гэсэн чам ч гэсэн ингээд чи орон сууцны амьдрал бас илүү тухтай илүү амар байна те. Яг тэр бүх зүйлийг иргэндээ одоо илүү амар байх зүйлийг хангаж өгөхийн тулд одоо бүхүүдээ үйлчлэх юм нэг нь хийх ёстой юм шиг санагдана гэдэг та. Тэгэхгүй одоо юу гэдэг чинь те хэдий яг шудрах хөдөлмөрөөр 1000 зүтгээд те өнөөдөр амьдранда хэцүү. Одоо чи бол мэдчихлээ. Чи хүнсээ хаанаас авч байна? Хүнсээ бид нэр энд шинэхэн зах нээгдсэн шүү дээ. Тэндээс авч байна. Одоо сарын өмнөх одоо байгаа юмны үн хоёр өөрчлөгдөж байна. Эрс өөрчлөгдөж байна. Одоо мэдчихэж байна. Амар нэмж байгаа. Мэдчихэж юу ирж байгаа тийм шүү дээ. Би бөмбөрөөс байнга юм авдаг. Заримдаа барсаас авдаг. Тэгэл одоо ерөөсөө байна. Баярлаа. Очих болгонд л би 7 хоногт нэг удаа явж хүнсээ цуглуулдаг. 7 хоногт нэг удаа очих болгонд л толгоос хэсэрдэг. Яагаад нэмэгдсэн? Цаанаасаа нэмэгдээд ирсэн гэдэг л. Тэгээ яаж юм нэхэр валютын үнэс өсчлөө. Юаны үнэс өсчлөө, долларын үнэс өсчлөө. Тэгэхээр яах юм бид нар хамгийн юм гаднаас авдаг. Тэгэхээр чи гадаадаас тэр яг л тэр улсын мөнгөөр авч байгаа юм чинь тэр улсын мөнгөний ханш өсөөл бол төгрөг дагаал юу төгрөгийн ханш дагаал буурхаас өөр авахгүй тий. Тэрний оронд бид нар энчэнэ юмаа үйлдвэрлэдэг болов гэж шалгуураас. Шалгуур тий. Би нэг юм хэлэхэд одоо сая би бол тэнэг хүн штэ гэж байна шүү дээ. Би зүгээр нэг л юм хэлээ.
юм үнэн гоё шүү дээ, те. Миний үеийн залуучууд юм уу ямар ч хүн таныг бол тэнийгэж харддаг шүү дээ. Би өөрийгөө айгүйх одоо философитой, энэ бол айгүй ухаантай, юмыг айгүй шудраг хэлждэг. Тим хүн гэж л бол харддаг учраас жи тэнэг гэж хэлсэн хүн бол өөрөө тэнэг харагдана. Магадгүй тий. Гэхдээ яг миний бодлоор бол яг энэ нэгдүгээрт яг баг зэргийн даруй зангийн идэрлэж байж байгаа. Хоёрдугаарт би бас өөрийгөө амар голдог байхгүй. Болоогүй байна. Өшөө зүтгэх хэрэгтэй. Болоогүй байна. Би өөрийгөө ухаантай гэж ярих бол тэр бол бас хаач ясаа бол. Баггүй. Өшөө зүтгэх хэрэгтэй. Өшөө хийх юм зөндөө байна. Би хийцэн гэж бардах цагт ирээгүй байна. Хийх хэрэгтэй байна гэж байна. Хийх хэрэгтэй. Зүтгэх юм тий. Тэгвэл бүү айвал бүхий хийвэл бүү хийх юм зөндөө зүтгэх юм зөндөө тий. Зүтгэх одоо юу гэдэг ямарваа нэг тийм зам гараад ирсэн тохиолдол заавал тэр замыг туулаад цаана гараад эцсийн үцэндээ гэж боддог. Эцсийн үцгийн цаг дараа нь дахиад дараагийн зам гарч ирдэг байхгүй. Тийшээгээ дахиад байнга өөрийгөө голох хэрэгтэй гэж боддог. Тэгээд ер нь бол өөрийгөө байнга л голдсон шүү дээ. Гэхдээ ер нь өөрийгөө бас үнэлээрээ одоо энэ нэвтрүүлэгт орж байгаа өөрийгөө үнэлнэ гэсээс нэр ингэдэм биш л шүү дээ. Одоо сүүлийн үед анзарч байна уу? Энд тэнд болж байгаа тоглолтуудыг харж байна ингээл одоо гоё урлаг уран бүтээлч тийм аа тий тоглолтууд болж байна. Ер нь тоглолтын билетийн амар өндөр болчих. 30,000, 40,000, 25,000. Доод нь бараг 20,000. Тийм болж байна. Одоо G мөнх эрдэнэ гэдэг хүн тий. За би одоо 2010 оноос ч тоглолт хийгээгүй байгаа. За хизээ нэг дараа жил ч юм уу хизээ нэг цагт би мэдээж хэрэг тоглолт хийгээл баг. Тэгээ би тоглолтоо хийвэл аль болох хамгийн доод үнээрээ хийнэ гэж боддог. 5,000 ч юм уу 2,500 ч юм уу тухайн үед ямар байх вэ? Аль болох хамгийн хямдхан үнээр. За жишээлбэл 30,000 төгрөг байлаа. Өнөөдөр танаа гудамжинд ус төрөөд явж байгаа бацаа 30,000 төгрөг төлөөд хөгжим сонсч чадахгүй. Чадахгүй үстэй. Өөрийгөө үнэлээ гэлээ гэхдээ ягаад бид тэр хүмүүсийг мартах хэвээр. Соён гэгэрэлдэх гэдэг гүүргэн битгий мартаа гэж. Тэрийг хэлээд байгаа байхгүй. Өнөөдөр тэр хүүхэд 30,000 төгрөг төлөх чадваргүйгээсээ болоод амьд хөгжим сонсох ирэхгүй гэдэг бол энэ арчилсан нийгмийн амар том харгислал байхгүй. Ийм байж болохгүй. Зөв. Яг хөө гэхдээ би одоо бол нэг ам гараад би хамгийн хямдхнаар хийн. Гэхдээ би яг бүр хямдхан ихтэй бүр яаж бүр хямдхан бүр айхтар хямдхан хийж чадахгүй ч байгаа. Гэхдээ ямар ч үсэн 10,000 дотор үтэл тоглолт юм гэж боддог. Гэхдээ ивент идэвхжт нь асар их олчих юм бол нэг төгрөгч гэж болно шүү дээ. Тийм болно. Тэгээд яг хуу одоо юу гэдэг те тэгтээ 30,000, 40,000, 50,000-аар тоглож байгаа тоглолтуудаас чанарын хувьд нэг хуваарч доошлохгүйгээр харин ч илүүтэй тоглолт хийхийг зорих. Зөв. Надад мөнгө хийх нас зөндөө би одоо дөнгөж 30 настай. Тийм шүү дээ. Би яг эд 90 дээрээ явж байна. Надад мөнгө хийх нас зөндөө. Би яг одоо юунд шомлох ёстой гэж. Тэгэхээр баг тийм. Одоо телевиз үзэж байгаа улсууд нэг л юмыг ойлгочихлоо юм. Хизээ нэг цаг тоглолтоо байна. Тоглолтын билет үнэтэй хэр хямдхан байхыг Монголын ард түмний хэр их өгөөмөр сэтгэлээс хамаарнаа. Зүгээр хязгаарлалт сонсхийг хүссэн мөнгөтэй ч мөнгөгүй ч вэ. Хэнийг ч гэсэн бүгдээр ингээд л авчирмаар байгаа байхгүй. Гэр хороолч вэ нүү, байрч вэ нүү, хөдөөч вэ нүү, хотч вэ нүү хамаагүй бүгд холилдоод нэг зааланд ор. Бүгд адилхан хүн гэдгээ тэр хөгжмөнд ор мэдрэх хэрэгтэй гэдгийг. Тэгээ тэр бол дуусгүй хэмжээшгүй. Тий. Олон тоглолт байгаа. 10 онд тоглолт хийсэн 10 онд хийсэн тоглолт маань тунд ажгүй болсон. Тэгээд 10 онд хийсэн тоглолт чигээ тийм тоглолт дахиад хийвэл бас хийн. Гэхдээ би яагаад тоглолт хийх гэж яахгүй байгаа вэ гэхээр би 10 онд хийсэн тоглолтоос чадвал 1 шат, чадахгүй бол 2 шат, бүр сайн чадах юм бол 10 шат дээгүүр тоглолт хиймээр байхуулж. Тийм. Хөгжсөн гэдгээ бас намайг сонсож байгаа тодорхой хэмжээний хэсэг бүлэг хүмүүс байгаа. Тэр хүмүүсээ ч гэсэн би ганцаараа хөгжөөд яваад авах биш, бас давхар хөгжүүлж авах хэрэгтэй. Тийм ч учраас тэр хүмүүс намайг сонсож байгаа шүү дээ. Надад итгэл хүлээл гэж байгаа. Тэдний итгэлийг би алдчихлахгүй тийм болохоор улам илүү жил ирэх тусмал шатаар агсан чанартай зүйлсийг л өгөх хэрэгтэй. Гижил зордсон шүү дээ. Зөстөгөө гигийн чадж байгаа болоо чадахгүй байгаа юм болоо тэрийг одоо мэдэхгүй юм да. Чадж байгаа л гэж ер нь олон хүн харж байгаа. Тий. За ер нь хувцсны брэнд дээр ч гэсэн тийм шүү дээ. Одоо энэ өмд гэхэд 45,000 төгрөгийн үнэ гарч байгаа. Тэгээ энэ хямдхан юм шүү дээ. Энэ өмдийг материал нь ямар үнэтэй вүлээ? Тэ дээр нь хүмүүс оёдлчод ажиллаж байна, эсвүүрчин ажиллаж дизайн хичнээн монгол хүнээс цалин авч байна. За тэгээд яг үнэндээ бол жи өмд ч юм уу джинс хувцас зараад баяжхгүй. Тэрийг бол би одоо үзэгчтэй талбайсаар амлчих. Энэ бол миний яг зарим хүмүүс чи ингээ бизнесмен боллоо гэж яриад байгаа шүү. Бизнес гэхээсээ илүү үндснийхээ үйлдвэрлэлд хувь нэмрээ оруулж байгаа нэг өчүүхэн жижигхэн
одоо зүтгэл гэж. Монгол хүний л зүтгэл. За. Хоолой. Тэхүү. За тэгээ. За. Тэгээ би одоо хүртэл ихтэй өөрийгөө толгойтоор овогдох айгуул багтай. Дотор талын халтрыг бол яаж ч угаагаад арилахгүй. Гадна талын халтрыг бол нэг савуу ус хоёр багтаа арилах нөө нэр. Би хизээж хаанч ямар ч хүний өмнө Монгол гэдгээсээ хизээж сандарч айж санаа зов ичихгүй гэдэг утгаар гэр хороолыг өргөтгөөдэй гэх тэрийг хөхүүлэн дэмжиж байгаа юм бас биш. Зөвхөн гол нь тэр гарц тэр юм хумын л одоо угаасаа олж өгнө л гэж одоо ингээд толгоон дээр гараа суудсан байгаа гоё ухаан байх нар байгаа шүү дээ. Их ч нар тийм. Ер нь авилга авсан хүн амтан байвал ер нь зөгийг дээр явж одоо хүн дээр шивэрчүүл яа авилгач. Манай намайг төлөөж барилдах хүн хэрэгтэй. Бэнэтэн гэх ингэж өгнө. Би одоо жишээ нь одоо нэг иймэрхүү жоохон ийм ухаан мэдлэг боловсрал муутай хэрнээ жоохон иймэрхүү юм бодоод тахад ганц нэг бариад утцсан байна шүү дээ. Хэд бол цаадууч аагаас яа 35 бариад үрцэн байгаа бол. 5 Мэн хэлсэн шүү. За. Ер нь бол сайхан хоолой идчихлээ тийм ээ. Тэр жоохон бөхчин байх шиг байна. Гарч нэг салхилах уу? Ороохон тийш яасан бороо орсон. Газар чиг үнэтэй. Чи юм үлдээчих. Оо тийм үү. Нас чи юм авангаа хоёул хадаад зогсоос. Нэвтрүүлгийн ерөнхий үеийн тэтгэгч Жанжины зах. Чин цас яагаад гэнэ үү? Нүд домнаад юм унаад ахчаа. За ийшээ 0 дороо тэгээд 0 руу орчоод машин руу орох уу? Тэгээ тий. Тэгээ. Машинаас юу авах вэ? iPad авах. iPad. Би ч надад их цагийн мөчсөйг харилцдаг болоод байгаа. Онлайн ертөнцид л. Тий. Тэгээ тэрүүгээрээ дамжуулж одоо онгоц цаа. Цэгийн зараад яваас чинь миний дуу нэг явахгүй. Тэрүүгээрээ дамжуулж. Твиттер юу? Хичээл номоо. Хичээлснээс ямар сургууль сурдаг? Байна. Нууц гэж юм гэж л байхгүй те. Нууц юм болсон би. Бүх юм нууцтай гэж байгаа шүү дээ. За. За ингээл манай эндээс чи ингээл хотод бас их гоё харагдана. Амгалан Батанх гээд тий. Бас ингээл харагдсан шүү те. Тэгэл гадаа чиг орцсон бас. Үнцээ. Зя. Нэвтрүүлгийн ерөнхий үеийн тэтгэгч Жанжины зах. Энэ мөнх гээд нэг аавын тухай дуу гаргасан юм би. За. Дунаа гээд найстайгаа хамтраад. Наад чи үлээ сонсч болно те? Сонсч болно тий. Сонсч. Хайда цацчаа дараа сонсгоо. Тэгээ. Би одоо энэ линкийг нь олж хуурж авах хэрэгтэй. За ямар ч орчиж. Орчжээ. Тэгвэл амжилтгээ сууж ийн үстэй. Яг би чи ингэдэж штэ нэг хамгийн их олон аймаар хүнд үзүүлээ. Яг олон одоо хит дуу хий гэж зорддог штэ. Зөвхөн хүрх ёстой хүндээ хүргэл гэж зорддог. Энэ дуунаас 1000 эсвэл магадгүй 10 хүн сонссон ч тэр 10 хүний яд чи нэг нь өөртөө хэрэгтэй зүйлийг олоод авч чадсан л болоо. Хит дуу биш хэрэгтэй дуу хийх илүү үздэг байхгүй. Тэ. Тийм шүү те. Тэ. Линднинг Монгол гээл шивэс те. Шивэс. Одоо энэ ямар бэлэгдлэр одоо чинь энд байгаа вэ гэж юу? Тэ. Нэгдүгээр нүүрэн дээр байгаагийн учир нь гэхээр би хизээж хаанч ямар ч хүний өмнө Монгол гэдгээсээ хизээж сандарч айж санаа зовж ичихгүй гэдэг утгаар нүүрэн дээрээ ил толгойж байгаа тийм. Нөгөө талаас яг энэ нүдний доор байрлсан утга учир нь гэх юм бол ер нь хүнээс гарч байгаа шингэн гэл нэг дагаал гарсан шүү дээ тийм ээ. Харин би тэгээс одоо тий тосож орсон. Тэгээд юу гэдэг Монголынхоо төлөө газар шороо энэ нутаг орон ирээдүйнхээ төлөө үн үндэсийнхаа төлөө хөлсөө нулимсаа шаардлагатай бол цус авсан аа гэдэг. Юугаар л утгаар тий. Эр хүнийг аарч сарах юмд битээ сараа.
их орнон зархан хөрвөл хүлээ зарч тэмаа гэж. Богн лагсрмаар гоё. Тэгтээ инх цагт ими тийм юм заргаж яхад зүгээр тий. Их орон дуудсан цагт тий. Их орон дуудсан цагт тэгэхгүй бол их орон хязгаар нэгэн цагтууд ингээд юу ч хийхгүй суугаад гэсэн үг байсан шүү дээ. Тийм шүү дээ тий. Одоо ер нь энэ гаран дээр багаагаас өөр шивээсүүд. Энэс өөр үү? Тий. Биндэгэр бол биндэгэр байна. Байгаа тий. Одоо тэр мэргийн гоё ил гаргаа ингээ харуулъя л. Зах цухаас нь. Тий, зах цухаас нь. Зах. Тэгээ гоё шивсэн хүмүүсийн гоё нэр усыг дуртаал. Ер нь ихвчлэн манай зүгийн шивээс идэв дөө. Миний шивээс. Миний ч гэж юуны яваадах шиг тий. Оо одоо юм тийш тийм. Гол юм аа. Тэгээ миний ч их нь хайшаа юм тийм. Ер нь бол бидний шивээсийг манай зүгийн гэдэг найз хийдэн шүү. Эцсийн дугаарыг авах гэх. За ингээл одоо шивээсүүд л. За энэс цаашаа тайлаад явах юм бэ. Ер нь яатай тайлчих л та. Ер нь ямар хүн шиг сар. Нөгөө луугийн бимий гээд нэг бидний багт нэг үздэг кино байдаг ш нэг. Луугийн бие гээд Джетлигийн пуух. За. Энд одоо энэ миний сонсдог рэпер тий. За. Tupac гэдэг хүн. Энэ болохоор cash rules everything around me буюу миний эргэн тойрны бүх зүйлийг бэлэн мөнгө удирдах байна гэдэг тийм зохиомж шивээс. За. Тий. Энд манай эхнэрийн нэр байдаг. Манай эхнэрийн энэ гаран дээр миний нэр байгаа. За. Энэ болохоор миний Английн Премьер Лигийн хөл бөмбөгийн багаас дэмждэг клуб маань. Liverpool Football Club гэдэг. Тэгээ энэ бас миний Америкийн зүүн үргээ сонсдог хамтлаг. Wu-Tang гэдэг хамтлаг. Энэ зүүн мөрөн дээр манай бүлгийн юу вэ? Лого шивээс. Ямар бүлэг вэ? Click boom гэдэг бүлэг манай бүлэг. Тий. Тэгээд манай бүлгийн нэрний click boom гэдэг нь болохоор энэ хор чиг пүнгээ буудаж байгаа. Шуум багхгүй. Зөв. Тэгээд бэлэгдэл нь юу вэ гэхээр энэ тарих байгаа шүү дээ, тий? Тийм байна. Ухаанаар цэнгэлж үгээр буудна гэдэг бэлэгдлэр. Ста мундаг лог. Тэгээд энэ тарч юу л энэ ч сар байна. Нар байна. Нар би. Энэ хоёрын голд цээжин дээр Монголын одоо мөртөг дэвсэрийн зураг бий. Харъя л та. За тэрийг яхаа. Харчи. Жохон ингээс өгчих штэ. За яах вэ зүгээр. Тэрийг камерыг харуулнаа сая. Тэгээд тэр шивээсний бэлэгдэл нь юу гэхээр нар сар бол тэнгэрийн ирэх хэстэй. Мөнх тэнгэрийн дор миний Монгол үрд гэдэг утгатай. Тийм шивээс байгаа. Нуруунд дээр бас дутуу шивээс бий. Гүүцээг байгаа шивээс бий. Тэр нь болохоор ер нь бол жи оролттой холбоотой шивээс байгаа. Тэгээд гаран дээрх шивээсүүд ойлгомжтой бах тий. Монголын зүрццэн үг ардын айвал бүхий хийвэл бүү аа. Тэ энэ бас миний бас амьдралын мөртлөг тий. Микрофон зүрч хөөдөг. За тэгвэл би бас энэ гар маран дээр зүгийгөр юм шивүүлье. Тэгээч авилга авахгүй гэж шивчихэл та. Болно шүү дээ. Хоёр гаран дээр хоёулын дээр нь авилга авахгүй. Тий. Ер нь авилга авсан хүн амтан байвал ер нь зүгий дээр явчих духан дээр шивүүлчихвэл яа авилгач гээд. Илэрч мэлрүүл. За хүндэрч шүү хоёлаа. Хоёлаа хүндэрч шүү. Хүндэрч болохгүй шүү. Тийм ухаантай хүмүүсийг хамаагүй тэгж ярьж болтгүй юм гэсэн. Ямар нэгэн төрөөс олгосон чагийн дурамшил байхгүй. Тий. Одоо яа тийм юмд энэ төр бичиг баримт бүрдүүлэх үү? Мэдгүй. Би авах гэж бодож байгаагүй бас ямар нэгэн байдлаар ер нь бол боддөө штэ ингээл за хипхоп ч бай тэ бити ямар нэг тийм шагнал урамшууллын юу болоосаа хур буугаасаа гэж боддоо штэ. Ягаад гэвэл ингээл төр оролцоол ямарваа нэг юм төр оролцоол ирэхээр яг л нэг булгийн ус ихийг өчөөд бэлгуртуулаад байгаа юм шиг самраад байгаа юм шиг болоод эхэлдэг байхгүй. Тэгэл сонгуулийн дуунууд гээл байна тэ. Сонгуулийн цалин шиг шагналууд авдаг болоод эхэлнэ. Манай хипхоп бол энэс бол яг эрс хөндлөн байж чадаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ чигээр байгаасаа бити тэр шагнал урамшууллын хур хипхоп дээр буугаасаа тий. Яг цэврээрээ ингээл байгаа хэлэх гэснээ хэлээл яваад байдаг байгаасаа. Одоо намдаан зүтгэсэн улсууд ингээл эргээ ингээд 4 жилийн дараа харах юм л ёстой шагналаараа цалиа авч штэ. Одоо сая бол шинэ жилийн өмнө бол алтан гацсаг болоос л. Тэгээд одоо юугаар чимтэй хэлмээр үт юм да одоо. Зарим нэг шагналуудын хувьд бол юм штэ. Нэгэнт өнгөрсөн нэр нь цэвэршгээсээ нэг сонгуулийн цалин болсон ирвэхээ. Талаар нэг тарсан тарианы үрмэг таарлахгүй төлөө чи хэлв энэ зүйлийг гэдэг юм байна. Одоо жишээ нь бидний одоо хараалын үгэнд ороод байгаа нэг шагналын нэр байгаа штэ. Тий, өөрөө гадралж байгаа тэр шагналыг
Гүй. Ста гэдэг юм шиг л байгаа шүү дээ. Ста сошиалын дэргэнэ л шүү дээ. Одоо харин тэгж харагддаг. Сүүлийн үеийн нийтийн дуучдын тоглолтын реклам зарцуулгыг хараад тахад стагийн хүн их содаа харагддаг болсон байл шүү тэрэн донд. Бүгд л урд тамс. Оо яг үнэ. Доор нэг бусдааг нэг хоёр нэр гаргаад гэж. Энэ нь ямар залуу юм бол гэж. Энэ одоо юу юм бол ингээд бусдаас зүгээр содон харагдах байл тэгж харагддаг болсон байл шүү дээ. Ялгарна гэдэг чинь. Тий. Одоо Багдан зүгээр ингээд тоглож байсан ч юм уу гэр хороолт энэ төр улсын төр аваа явж байхад барай мараа хэр болдог гэсэн. Толгойтод гайгүй. Харин барьдаг үсэн үү? Байна шүү дээ. Өөрөө барих уу? Би юу? Үгүй. Бариулах уу? Бариулна. 5 шар толгойтой авийн платманууд ч амар шүү дээ. Аваагүй. Тэ? Янз юмстэй. Дээдлийн тэгэл ахнар махнар дуудсан шүү дээ. Тэгин шүү дээ, тэ? Дуудаад очино. Яасаах. Мөнгө байна уу? Багхгүй. Нэгж нэг л тэгэл яах. Нэгжээд гарахгүй юм чи яах юм. Тэгэл за юу гэлээ бодож байгаа. Одоо зүгээр ингээд гэр оролт ингээд эргээд ингээд амьдарчээсэн үе ч юм уу энийг нэг ингээд гэр оролт энэ асуудлыг төр ингээд шийдчихдэг юм бах та энэ асуудлыг энэ хүн ингээд шийдчихдэг юм бах та гэж бодчихсон бол тоймгүй их шүү дээ. Яг нь гэр оролтын хамгийн юу шийдэх ёстой зүйл нь юу л да дид бүтцэлтэй. Дид бүтцийн асуудал. Өнөөдөр одоо танад интернет байна уу? Байна. Тэгээд одоо ямар юугаар яаж чинь агаараар авч гин үү? Яаж авч чинь? Агаар удаан байгаа үз. Амар удаан байгаа үстэй. Жаахан удаа тий. Жаахан ч удаан байгаа. Өнөөдөр танад IPTV орж ирээгүй байгаа тий. Ороогүй. Орж ирээгүй. Тэр бол байхгүй тий. Энэ бүх дид бүтцийг үүдийн шийдэх хэрэгтэй байхгүй. Ягаад гэр ороллоос хүн шууд. Одоо чинь барууны орны хөгжлүүд тэгэхээр л барууны оронтой жишлэл гэх байх л та. Хараад ахад бол тийм өндөр тийм том одоо юм апартмент гэж ярьдэн шүү дээ. Орон сууц. Орон сууцанд ингэж амьдэрдэг юу бол хов штэ. Тийм их биш. Харин бүр ингэж ийм хувийн хаусууд. Тийм янз бүрээр л байждаг. Тэгэл хот нь айгүй том. Дандаа нэг давхар жижиг байшгүй. Одоо бид нар кинонд гардаг шүү дээ. Би анх 10 онд Америкт ч үзсэн байхгүй. Тэгэл тэг чинь Америк гэх киноноос хараад баах өндөр байшгүй те. Хаста нэр амар гэж хүүхэд огч тийм л шүү дээ. Бандаатай кинонд амар өндөр байшин гараад. Тэгэл ингээл тэгэл очдөг. Очсон чи хотын төвд нэг 5 ширхэг өндөр байшин. Тэгэл тараагаа тавьчихсан нэг давхар байшгүй тэрээс битүү. Тийм л хийж байгаа. Ерөөс. Тэгээд хот нь айгүй том. Цэлгэр. Биш сайран болдог. Тийм болох байх боломжтой гэвэл боломжтой л баг. Тэ гагцгүй тэгээд яаж болгохыг нь одоо тэгэл мэрэгэн дөргөн хүмүүс нь мэдж байгаа байлгүй да мань мэдний юугаа мэдхээ тэгээд. Нэвтрүүлгийн ерөнхий үеийн тэтгэгч Жанжины зах. Зүгээр энэ улсыг сайхан болгохын төлөө ч юм уу улс төр юм уу тэгж оролцвол ер нь яа гэдэг болдгоо юм уу? Би юу? Тий. Яахах юм миний мэдлэг зэтлэг хол тутна. Ер нь би түрүү хэлсэн шүү дээ. Рэп хийгээд дуултган дуулаад барилга өртгөн барилгаа ороод улс төр хийгээд явж исэн дээ. Бизнес хийгээд. Тэвхгүй тэгэл жоохон мөнгөтэй болсон хүн болгон улс төрлөө тавих гэж орвол тий одоо тэгэл сүлдээ ингээд барилдаг хүмүүс хөтөл орчих шүү дээ. Тинч барилдаан болоод байт юм шиг. Барилдах шаардлага гардаг. Манай намыг төлөөж барилдах хүн хэрэгтэй. Би одоо тийм шаардлага гардаг учраас л ордын болоо гэж боддог шүү дээ. Магадгүй. Тэгээс сүултээ бүр яваад зодоонч ч орж мэдэх юм шиг болж байна. Сүултээ яваад луух руу ч орж мэдхээр юм шүү. Тий одоо тэгээд тийм ямар ч сан хийдгээ хийгээл тэгэл явж яхахнаас нь дээр бах те би ч гэсэн ингээ рэпэ хийгээл явж юм тэр улс төр мастер. Боо хитоо. Тэгэхээр улаан фэнүүд нь бол энд их хөвчлээ. Тэг мэдхгүй би ч одоо яг фэн гэдэг үг бол ашигладаг шүү дээ. Яг үннийг хэлэхэд. Фэн гэдэг үг ашиглахгүй. Тэгэл зөвхөн миний сонсогч намайг дэмждэг хүмүүс тэгж ярьдаг. Фэн гэхээр бас их санагдаад тийм аа. Фэн гэхээр тий. Тийм яагаад тэгтээ мэдэхгүй цаанаасаа л нэг юм аллергитай болцсон тэр хүмүүс. Магадгүй энэ үгийг байнга ярьдаг хүмүүсээс болж тийм аллергитай болсон байж магадгүй л дээ. Магадгүй тий. За энэ хүмүүс зургатаар гараад фэнотел гэдэг ингэж яг үгтэй. Тийм ч юм уу. Тийм байж магадгүй тэрийг би үгүйсэхгүй. Тийм биш ч байж магадгүй. За одоо цомгийн талаар хоёул ярилцъя. Тий. Цомог болохоор геометр гэдэг нэртэй цомог 14 дуунаас бүрдсэн. Энэ доо юу гэдэг 14 дууных нь 11. За нэг дуун өнөөдөр дахиад нэг эцэцчлаа гэдэг чинь одоо 9 цоошин дуу байгаа юм байна тэрэн дотор. Тий. Тэгээд
одоо ер нь бол борлуулалт бол гайгүй байлээ. Гайгүй. Тэгээд геометр гэж яагаад нэрлсэн гэхээр хүн амьдралыг янз бүрээр хардаг, янз бүрийн хэлбэр төрсөөр хардаг тий. G гэдэг хүний амьдралыг харах тэр өнцгөө амьдралын тэр одоо нэг харах өнцөг байх шүү дээ өөр ингэсэн. Тэр өнцгөөс амьдралыг харж байгаа тэр хэлбэр төрснүүдийг олох. Тэр хэлбэр төрснүүдийн талбай, өнцөг, утгыг бодож олох 14 ширхэг томьёо. Тэр цамгийн дотор би. Тэр томьёо сонсдог томьёо байхгүй. Тийм зүйл, тийм утгатай. Өнөөдрийн чи зацгаа дуучин аав. Аавын тухай дуу мөнх гэдэг нэртэй дуу. Энэ болохоор юу гэдэг чинь одоо аав маань өнгөрчлөө ч юм уу аавынхаа зургийг тавиал тэтээс тэтэн он мон гэсэн тийм юм хий гэж би зориг үлдээ. Аав хүн мөнх гэдэг утгаар. Одоо ч гэсэн миний аав намайг тэнгэрээс хараад намайг зөв залаад тэгээ байж байгаа. Бид нар ч гэсэн ирээдүйд тийм л болно. Тийм л. Бид тийм. Тэгээ бидний үрс ч гэсэн бас яг адилхан. Энэ бол эрэг холбоо, тасаршгүй. Энэ бол мөнх гэдэг. Тийм утгаар. Аав хүн өгдөггүй гэдэг утгатай. Нэг юм хоёр мөрөл явал аав минь, гадар минь, дотор минь амьд алтан сургаалаа хэлсээр байна надад нартын амьдралыг түүгээр нь туулна, намайг отоход үр минь бас дуулна. 3 цагийн хэлхэн дээр. Тий. Аав минь, гадар минь, дотор минь амьд гэдгээрээ юугаа хэлж байгаа вэхээр би царай гараач гэсэн би аавд дуурсан. Тий. Сэтгэлээрээ. Тийм. Дотор минь ч гэсэн аав минь оюун бодол надад шингэж үлдсэн байгаа гэдэг утгаар. Нэвтрүүлгийн ерөнхий үеийн тэтгэгч Жанжны зах. Одоо гэр орооллын энэ хашаа машааны төлөвлөлт ч юм уу энэ тэр эргээд ер нь хаа сайгуул төлөвлөлт алдагдсан юм шүү. Алдагдсан шүү. Хөвсгөл явж утсан уу? Хөвсгөл утсан. Шугам шиг. Мөрөн хотыг харсан. Шугам шиг. Яа, би онгоцоор утсан. Гортог татчихад хийсэн шиг. Би үнэхээр биширсэн тэр хотөглөлт онгоцоор харахад бол тий. Йоо, бүрнээр 0.7 га шугам тавьж байгаа тийм утгаараа ингэсэн үрс. Ястаа гоё. Тэгэд яагаад тэгж болтгүй юм бол та тэгэд болтгүй л байлгүй те. Болдог байсан бол тэгчгэл байлгүй те. Одоо мундаг хүмүүс байгаа юм чинь те. Болохгүй өөр хэмтад наадвал чинь тэгэл хэцүү юм байгаа л те. Тэгэл гэр хороолт анхаармаар байдаг те. Тинчээ тий өөрхөө одоо бас давхар ажил төрөлд анхаармаар байдаг амжтгүй л байлгүй лээ тий. Үнэхээр амжихгүй бол ойлгож байна та хэд үнэхээр амжихгүй бол амжуулдагд нь ажиллаа хүчөөч. Тоглосон шүү. Одоо нэг уурч гэдэг. Маргааш нь жохоо өнөөдөр загналаа гэдэг чинь маргааш намаа загнах гэдэг. Чи авчихгүй юу гэдэг. Хой чи авчихгүй чадахгүй ухаан мэдлэг өрөхгүй тий. Тэр одоо за ер нь бол хоёлаа иргэн хүний хувьд те энэ улсын одоо сайн иргэний хувьд одоо гэр хороол дүүсэж байгаа ч юм уу энэ улс оронд дүүсэж байгаа асуудлуудыг ер нь яаж зэгцлүүл ер нь зүг байна. Зөвхөн гэр хороолоос л нэг л асуудлыг хоёлаа барайл авахд тоосчлт. Одоо ингээл тоосчлтыг л би яриад юм хэрэг байна л да. Тоосчлтыг одоо яаж багасгах вэ? Амар зөв хуваарлт хэрэгтэй. Одоо түрүү ярьсан ч байлаа. Хөвсгөл мөрөн хотыг харсан байгаа тийм шугамдаа хийсэн юм шиг. Тэрэн шиг тийм зөв хуваарлт хэрэгтэй. Одоо бол ерөөсөө хаа хамаагүй зах замраагүй бужигнаад байгаа. Бужигнаад харж чинь тоос босхгүй байх. Тийм. Зөв хуваарлт хийх одоо намайг байна уу? Намайг жоохон байхад толгоотын одоо толгойт за энийг толгойт гэж бодоход аюу юм их замраатай байсан. Гудамжнууд нь тэгэл юу гэдэг тэ худаг моддаг дэлгүүр оршоо бүх юм маш хэмэх замраатай хэдийгээр оруулж гисэн. Имх замбараатай. Тэгээ бүр тоосч гэдэг юм байхгүй. Ногоон байдаг байсан шүү дээ. Гэр хороол. Гэр хороол мөртлөө ногоон. Тэгээ өхөр малтай айлууд байдаг. Өхөр малууд нь ингээд гудамжаар тэгээл зүлгэн дээр идэж л явж байдаг. Тийм байсан шүү дээ. Тэгэхээр тийм байж болох юм бол байгаа. Миний хар бол гоё юм эхлээд гоё тетрис тоглох хэрэгтэй юм шиг байна ингээд. Зүв гоё байрлалт нь болоод хоп ингээд тэрний дараа ингээд зөв байрлалтаа орцсон юм дээр ч гэсэн ямарваа нэг цахилгаанч бай, ус дулаанч бай, шугам шүлжээний асуудал илүү амар болж эхэлнэ үстэй. Замын асуудал ч гэсэн илүү амар болж эхэлнэ. Одоо жишээлбэл ингээл тавьсан юм байлаа гэж ингэж нэг ороод ингэж нэг хориол ингээл нэг зам хийх хэрэгтэй бол энэ хоёрыг ингээл тавьчихад энэгээр нэг зам игээл болоо. Яг үнэ. Харин тэрний шиг тийм имэг цэгцэнд л оруулах хэрэгтэй юм шиг. Тэр одоо газар өмчлөсөн болохоор тэр хэцүү байгаа юм тий. Тэгээд хэлдэж штэ одоо манай хүүхэд өстө нэрээ инглээ тэглээ асуудалтай байна гэхээр тэгээд үйлдэхээс өмнө анхаарахгүй яддаг юм хэлдэг өстө. Тэр шиг тэгээд үйлдэхээс л өмнө анхаарахгүй байсан. Одоо нэгэнтээ тийм болсон. Яаж игээл засах хэрэгтэй. Тэ. Яаж игээл засах хэрэгтэй. Янз бүрийн тэгэл
одоо арга зам олдтол байлгүй дээ. Би одоо жишээ нь одоо нэг иймэрхүү жоохон ийм ухаан мэдлэг боловсрал муутай хэрнээ жоохон иймэрхүү юм бодоод тахад ганц нэг вариант утцсан байна шүү дээ. Тэгэхэд бол цаадуул чи агаас яа хүртэл 35 вариант өрцөн байгаа байлгүй дээ ингээд. Тий, тэгээд хийх бах уу хийгээрээ. 16 хоног хүлээлтгүй тий. Тий 16 хоног хийчих юм бол тэргүй насаар чи сонгоё. Тий заавал сонгуулаар хийгээд явах. Би найзуудаа. Ой шээ ахнараа гिचнаа. Найзууд бол буруучлаа шүү уучлаарай гэж. Тий наваа загнараа. Тэгээд бид нар усаа гоё хамгийн гол нь ус шүү дээ. Усаал хамгаалах хэрэгтэй. Усгүй усан цагт бид нар цаас уухгүй. Бид нар алт мөнгө уухгүй. Би болохоор тэгж боддоо шүү дээ. Алт гэдэг бол баялаг гэл одоо манай газрын баялаг гэл яриад байгаа шүү дээ. Алт гэдэг бол баялаг биш. Жинхэнэ алт юу гэж? Жинхэнэ алт гэдэг чинь Монгол хүний толгой. Монгол хүний хоёр гар байхгүй. Бүтээгч нөр. Тий. Баялагийг бүтээн. Тэрнээс ш баялагийг ухахгүйгээр, баялагийг дуусгахгүйгээр, баялагийг одоо юу гэдэг эзэж дуусгахгүй тэр баялагийг бүтээх. Тэр жинхэнэ алт, жинхэнэ баялаг гэдэг чинь Монгол хүний толгой, Монгол хүний хоёр гар гэж боддог. Алтаа хаягнаас усуунаа. Алтаа чи энэ байхгүй юу? Хоёр гар байхгүй юу? Тий шүү дээ тий. Мөн чанар нь тий. Тэгэхээр одоо яг ингээд яг энүүгээр чи хүн таныг дүгндэг байхгүй юу? Та ингээд юмны гаргалгаа ингээд гаргаж явахдаа бол молгоо гаргахгүй байхгүй юу? За баярлалаа. Тийм учраас зөв гаргаад байгаа учраас чи ухаантай. Чи юм хэлэндээ гэдэг имийг л хэлээд байгаа учраас энэ өдрүүд өөдөөс харж байгаа гэхдээ яг өөдөөс харж суугаад ингэж ярихаар хошгруулж байгаа шиг санагдаад байна. Тэгж болохгүй шүү дээ. Хоёлоо нэг гоё ингээд баяртай үзэгчтэй ч юм уу хоёлоо унтлаа гээд камера гаргаж жагаад унтахынхаа өмнө орондоор шивтэж жагаад энэ талаараа ярил арай дээр тэгэхгүй нэг хүмүүсийн хажууд ингээд магтуулаад байхаар одоо юу гэдэг чинь намайг ээж аав минь багаас өмнө хэлсэн. Надад хүнийг бурмаар биш урмаар тэтгэж гараа гэж. Дашлбаргаа нэг сайхан агуу гэлсэн. Амьддаан би бинийг хайрлж яваарай л гэж. За. Алив сайхан үгээр дутаж, ганц сайхан үгээр дутаж яваа нэгэнд гарцаагүй чи тэрнийг нь л олоод хэлчих гэж байгаа байхгүй. Хүн юугаар бостой? Мөнгө өгөөд хүн босч ирдэггүй. Хүнд хүсэл мөрөөдлийг нь л олоод хэлчих юм бол тэр хүн өөрөө ирэхгүй босоод ирдэг. Одоо явж байгаа үүлээгээ явж байгаа та бид бүгдээрээ хүсэл мөрөөдөлтөд хөтлөжл явж байгаа. Тийм шүү дээ. Хамгийн гахалтай өглөө болгон намайг сэрүүлгэний минь дуус ирээдэгч хүсэл мөрөөдөл минь намайг хөл дээр минь босгох юм аа гэж байгаа юм. Яахан сэрүүлгэн 1000 дуурайд байсанс хүсэл мөрөөдөл нь хөтлөхгүй бол за 5 минут унтчихад босоодоо гэдээ арчаад байгаа. Оо үнэ. Ярингээс би тэгтээ мөрөөдөлтөд хүрсэн шүү дээ. Мөрөөдөлтөд хүрсэн, мөрөөдлөө биелүүлсэн. Гэтэ мөрөөдөл хийцээч мөрөөдсөн шиг байдгүй юм байлээ. Тийм ч учраас өстой мөрөөдчлэх хэрэгтэй байлээ. Бүх юмыг мөрөөдөөл ах хэрэгтэй байлээ. Заавал биелүүлэх гэж дайраалах хэрэгтэй байлээ. Дайраад хүрэхэд гэтээ мөрөөдөл хийцээч мөрөөдсөн шиг байдгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Мөрөөдөл бол жаргал биш гэдэг. Тэ. Мөрөөдөл хийцээч мөрөөдсөн шиг байдгүй. Жаргал биш тэ. Тэгтээ мөрөөдөхөө зогсоож болохгүй. Мөрөөдлийнхөө төлөө зүтгэхээ зогсоож болохгүй. Мөрөөдөл хүсэл мөрөөдөл дууссан газар хүн өөрөө дусаа гэж. Агуу гэнэ байна. Би ч бас чи харин бас хурга юм шүү. Байна тэ. Нэвтрүүлгийн ерөнхий үеийн тэтгэгч Жанжины зах. Хүмүүс бүгдээрээ хүчтэй байх хэрэгтэй. Оюун санааны хөвч төр, бие бэлтрийн хөвч төр хүмүүс хүчтэй байх хэрэгтэй. Хувь хүн өөрийн гэсэн хүчтэй, эдийн засгийн хөвч гэсэн хүчтэй, тэ гэр бүлийн хөвч гэсэн доктортой хүчтэй ийм байгаа цагт энэ манай Монгол улс айгүй гоё хүч. Мандам батан тий. Гэр бүл докторгүй байгаа тохиолдолд төр докторгүй байна гэж яриад яах юм бэ? Угаасаа л гэр бүл гэдэг чинь төрийн жижиг хэсэг шүү дээ. Тий. Тэгэхэд гэр бүл өөрийнх нь гэр бүл докторгүй байхад тэр хүнд төр докторгүй байна гэж ярих хэрэг байхгүй. Тий. Тийм учраас хүчтэй бай. Бүгдээрээ гэр бүлээ доктортой байлгая. Тий. Бүх талаас нь хүчтэй. Тэрний төлөө хүчтэй байхын төлөө тэмцээ, сурыг, боловсрыг, ажлыг зүтгэе. Яг. Эх орондоо л хайртай юм бол өөрийнхөө амьдралыг л зөв аваачих. Яг үнэ. Наацхан. Гэтэ өөрийнхөө амьдралыг л аваачих гэхээр хүмүүс тэгдэг байхгүй. Ямар амиа ботсон юу вэ? Уг нь бол тийм биш дээ. Хин нэгэнд улсдаа ч юм уу, хажуугийнхаа хүнд ч юм уу, аав ээжтэй ч юм уу гай болохгүй амьдрал. Тэргүй амьдрнаа гэдэг бол тэгэл бурхны шиг. За тэрний дараа чи үнэхээр чамд өөрийнхөө амьдралаас илээд авсан бусдыг гэсэн чам сэтгэл байх юм бол тэрнийхээ хэмжээнд нөгөө далай шиг сэтгэлээрээ амьдрах хэрэгтэй шин.
Би бол тэгж л боддог. Чи бол сүүл толгой холбоос явж гинөө. Чи бол ер нь бас байна. За амар их юм ярьлаа. 10 болцсон юм шүү дээ. 10 гээл ер нь хажуулт юм да. Тий. Тэгээ ер нь амарх уу? Тэгээ та дээр болоог нь. Ер нь амар. Эргээд ирсэн ч очноо бид нар бас ядраажлахгүй шүү дээ. Хөө хатах маргааш өглөөс эрт тусан шүү дээ. Эрт тусан. Гайгүй гэвч би ч 5 он хүртэл төчгмөлчин л 5. Мэн хэллээ шүү. Амар. За. Нэвтрүүлгийн ерөнхий үеийн тэтгэгч Жанжны зах. За өглөөний мэнд. Муу шууд ингэ зураг авчих юм уу? Өглөөний мэнд. За. Сайхан амруу. Сайхан амрлаа. Нэрс хурд юм биш үү? Явж гин үү? Явж гин. Явна. Гайгүй юм уу? Амар явж гин үү? Чимээ багтаа. Багтаа явж. Намаа хөдөө байх чинь өглөөний хатчих амар. Вот. Ирийг гасаа. Сэтгүүлчийн мэрэгчлээ. Үндсэн. Одоо хийж байгаа ажил бол сэтгүүлчийн ажил хийж байгаа. Гэж үздэг. Баярлалаа. Энийг асуугаагүй чи баярлалаа. Тий. Хүмүүс тэгдэг байхгүй. Сэтгүүл мэрэгчлээ. Тэгээ мэрэгчлэр ажилладаг гэхээр би ингэ мэрэгчлэр ажиллаж байгаа. Бүх нэвтрүүлгээр тайлбарладаг байхгүй. Ашгүй энийг бол тайлбарлах шаардлага. Би сайн ойлгосон. Сэтгүүлчээрээ ажиллаж байгаа гэдэг. Сэтгүүлч хүний нөгөө үг нь хамаагүй бурц байх хэрэгтэй гэж бас хүн болгоны хэлбэр нь өөр. Тий. Явандаа явсаар бол бүр ерөнхийдөө хүртэл би сэтгүүлчээрээ ажиллаж байгаа гэхээтэй гэж боддоо шүү дээ. Ерөнхийдөө сэтгүүлчээр ажиллаж болохгүй. Ерөнхийдөө болсон шүү дээ. Сэтгүүлчээр ажиллаж болохгүй шүү. Нэвтрүүлгийн ерөнхий үеийн тэтгэгч Жанжны зах. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж гээл байгаа юм чинь нэг өдөр улсын их хурлын бүх гишүүд нь үндэснийхээ үйлдвэрийн нэг хувцаг ч юм өмсөд чуулганд ороход бол тэр бол бас том сурчлага, том дэмжлэг болж иж. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж гээл. Энэ худлаа лооцсон яваад байгаа юм шүү дээ. Ер нь бол яг үндэ үндэсний үйлдвэр би одоо бас л ингээд үйлдвэрлэж байгаа хүмүүсийн тоонд л орж ийн те. Ороод эхэллээ. Яг очиод авч байгаа нь бас ер нь бол тийм их биш шүү дээ. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж гэдэг нэг хий лооцсон л яваад байгаа шиг байна. Тэгээ сүүлд одоо юу гэдэг чи би зөв хэлмээр санагддаг байхгүй. Та нар үндэсний үйлдвэрлэлээ дэмжигээд очиод авдггүй маа гэд ядаж очиод авах хүнд нь одоо энэ мэдээг нь ийм юм гарч ийн гэдэг мэдээг нь хүрэг гээд. Үнгүй. Тэ. Тийм тэгээд үндэсний үйлдвэрлэл маань одоо юу гэдэг үндэсний үйлдвэрлэл уг нь хамгийн их хөгжүүлэх ёстой юм шиг санагдаад байгаа юм да. Хамгийн бид нар яриад байдаг одоо хаана айлал шатанда зөндөөл ярьж штт юмыг бид нэр түүхийгээр нь боловсруулахгүй бид нэр түүхийд гаргаад байна. Дандаа түүхий юм гаргаад байна. Тэр шиг тийм боловсруулдаг юмнуудыг ер нь сайн барих хэрэгтэй юм шиг санагддаг штт. Тэгэл тэгэд монголчууд маань ажилтаа бол нэгдүгээр ажлын байртаа болж байна. Тэгээд хоёрдугаарт боловсруулсан юм гэдэг чинь үн нөртгөн нэмэгдээд бидэрт юмаа үнэтэй зарах боломж гарч ирнэ тий. Жишээний одоо жишээлбэл джинсэн нүдний одоо энэ деним гэдэг материалыг бид нэр солонгос улсаас яг үнэ ихэд авмааргүй шүү дээ. Бид нар Монголд энийг хийдэг боловсруулдаг үйлдвэр байвал эндээс авмаар шүү дээ. Одоо тийм үйлдвэр барийг гэхлээр ер нь судалж үзсэн үү? Яг бол судалж бол үзээгүй. Судлаад одоо энэ самурай бондоос чинь үйлдвэрлэлийг дэмжинэ гээд. Тэшээ өгөөд үзэж болдгоо юм. Болох л бах л та. Тий. Нэг юм жинс. Би бол яг нэг яг өөрийн гэсэн брэндийг гаргаад хариуцаад явж байгаа болохоор яг тэрэн дээр болохоор айхтар санаа тавьж бол тэр бондны асуудлаар бол яг нэг тийм санаа тавьж бол амжаагүй л. Бонд гэхээр л жоохон амар санагдаад байна шүү дээ. Ягаад ч эсвэл ягаад тийм айцтай болсон мэдгүй нэг тийм бонд гэхээр л өр гэж байгаа юм шиг л цаас өр гэх нэг юм хатгаад байгаа юм шиг санагдаад. Тэ. Жоохон тийм хэцүү. Бид нар ч тэгэл миний ойлголтоор бол бонд гэдэг юм чи тэгэл ер нь тэгэл юмаа барьцаалал зээл авах юм шүү. Үгүй юу? Тий. Мөн үү? Мөн. Гэхдээ улсын нэр үрж улсаас жилийн 6% үүтэй ч юм уу? Асар бага хүүтэй. Жишээ бид нэр банкнаас зээл авахд бол жилийн 6%. Улс маань гаднаас зээл аваад байгаа. Зээл авж байгаа. Тий.
Гэтэл улс маань гаднаас 6% хүүтэй зээл авлаа гэх жилийн шүү дээ. Тэгмүүд Монголдо ирүүлэхээр жилийн 6% зээл хаач байхгүй шүү дээ. Сая байрны зээл гэхтэл 8% өгд. Тэгэхээр өгж байгаа мөнгнөөс 2% ашиг харах боломж нь байгаа байхгүй. Тэгээ гаднаас тэр мөнгийг зээлэхгүй байх боломж байхгүй байх та. Тэгэхээр нөгөө манайд нөгөө нэг доллар үйлдвэрлэх хэрэг гэдэг юм чинь байхгүй. Гэдэг үүднээс л гаднаа нөгөө бүх юм нь валютаар явж байгаа учраас л зайлуу зовоод байгаа юм шиг байгаа юм. Тийм. Би одоо тэрийг сайн мэдэхгүй болохоор нэгдүгürt мэдээлэл нэг их биш байна надаа. Хоёрдугаарт мэдлэг ч гэсэн маргахан байгаа болохоор тэр талаар бол яг ярьж мэдэхгүй. Гэтэ минийхаар бол эндээ жоохон бүсэж хангалаад. Яг үнэ. Тэгээ илүү гарснараа цөмөрөө юм хүмүүнуудаа хийгээд нэг хаах тэр зээл тавихгүй болов хэрэгтэй юм шиг байна. Нөгөө зүгээр хар амьдралын хар ухаанаар бодоод үзэхэд юмаа хямаг. Тэгээ өргөө хүн баян өвчнгөө болж аргал шүү дээ. Би бол аврагийн хэлснийг бодоод байгаа хгүй. Тэрийг ч хэлэх гээл тансаг хэрэглээ хийчихгүй юу? Дими имид битий мөнгө зараа. Одоохондоо нэг бор хоногоо болгож жагаад цөмөрөө нэг энийг ингэж байгаа нөгөө бүсээн чангалж жагаад аварчия гэж л хэлсэн чинь зайлвал үг нөгөө ацах шиг. Эхнээсээ ахуулаад ийм байх хэрэгтэй шүү дээ. Төрийн албанд хайбрид мотортой машин явах хэрэгтэй байхгүй. Цахилгаан. Бензин багтдаг. Тийм шүү дээ. Нэгдүгээр тэр чинь нөө эко. Экологид одоо эрг нөлөөтэй. Хоёрдугаар тэр чинь бензин багад нь төрийн тэр төсвийн тэр бензинд яваад байгаа мөнгө чинь айгүй болно. Нэвтрүүлгийн ерөнхий үеийн тэтгэгч Жанжны зах. Гадаад имч авчрах ч юм уу, гадаад инженер авчрах ч юм уу те. Гадаад мэрэгжилтэн авчрах заах энэ бол одоохондоо байж болох асуудал. Энээс илүү бид нар гадаад багш авчрах хэрэгтэй. Тэр гадаадууд юу мэддэг болчоод биднээс өндөр цалин аваад байна. Тэр болгоныг бид нар мэддэг байх хэрэгтэй. Мэддэг болох хэрэгтэй. Тэрнийхээ дараа бид нар тэдний доор биш, бид нар тэдний дээр, тэд нар бидний доор ажиллах ёстой. Уг нь бол. Яг үнэ. Тэгвэл их гоё болох гэдэг. Ер нь эрдэм боловсрол мэдлэг гэдэг чинь хүнд хамгийн хэрэгтэй юм шүү дээ. Хүн зөвөр амьдрал дээр ч гэсэн хоёр хулганд бовор гэдэг хүртэл эрдэм байдаг гэж царцаан амжилтаар гардаг шүү дээ. Тэрэн шиг л. Одоо анзаараад байхад бид нар болохоор амар их тийм юуны төлөө амьдраад байгаа байхгүй, мөнгөний төлөө амьдраад байгаа байхгүй. Одоо зорилго ч гэсэн бүхэл салбараар явдаг хүн бай те. Эмчч бай. Эмчч бай, одоо эрдэмтэнч бай, юу ч бай. Тэгэл өстө саятан болон тэр бомтон болон төвчүүл ингэн төвчүүл би энэ хүмүүст хэрэгтэй юм хийх гэдэг нь хийсээ илүү. Төвчүүл би тэр бомтон болох гээд байна ч юм уу. Тийм нээл төвчүүл би саятан болоо гэж түрүүн сая хэлж ирсэн шүү дээ. Нэг тиймэрхүү юу яваад байгаа байхгүй. Тэр бол минийхаар бол бас сэтгэлгээний мөнгө бол яхахтай байж л байдаг байхгүй болж л байдаг. Тэгээд яг хөө бид нар ингээл амьдралтаа ингээд юм бодож чахта зараалдаг тийм л юм. Тэрийг хүн өөрийнхөө хүчээр үйлдвэрлэж болох уу болно. Тэрийг үрж болох уу болно. Тийм зүгээр нэг тийм нэг амьдралд байдаг нэг тийм зүгээр байдаг л ингээд нэг юмны л нэг шүү дээ. Хэрэглээд бид хамгийн гол нь бид нар энд юу үлдээх вэ гэдэг л чухал. Бид нар энэ хөрсөн дээр бид нар юу үлдээх вэ? Одоо Монгол гэдэг чинь нэг юм том хөрс байхгүй. Монголчууд гэдэг чинь тэндээс ургаж байгаа юм зүлэг ногоо ургамал мод юу гэдэг тэр байхгүй. Тэгээ бид нар энэ хөрсөндөө л их юм үлдээх хэрэгтэй. Энэ хөрснөөс чинь дараагийн монголчууд ургах учраас энэ хөрсөнд л их юм үлдээх хэрэгтэй. Би ер нь тийм ч улс төрийн байдал ямар нэг хүн тэгчээсээ ингэчээсээ хэлээ нэг л үгийг хэлдэг би. Харъя. Юу хийж чадахыг харъя. харуулж хийснийхэн дараа магтъя. Одоо л магтах цаг биш. Аливаа юмны дунд нь биш. Тийм. Хийчих дараа магтъя. Харъя. Суугаад тий. Одоо бодомжоор сайхан гэгээлэг зүйлийг гэр ороод досоо ярихыг бол хичээлээ тийм ээ. Тэгээд улам сайхан гэгээ улам сайхан хүнд ухаарал бэлгэлсэн уран бүтээлүүдийг их хийгэрээ. За. За баярлалаа. Баярлалаа. За. Одоо юм мартах вэ? Би ч бас төрүүч. Тий. Би ч бас их мартамгаа хүн шүү дээ. Манай дээрээ манай дээрээ манай дээрээ манай дээрээ манай дээрээ манай дээрээ Тэгээ би одоо хүртэл өөрийгөө толгойтоор оглох айгуу дуртай. Дотор талын халтрыг бол
Яаж жугаагаад арилахгүй гадна талын халтрыг бол нэг савн ус хоёр багтал арилах нөө нэр. Би хизээж хаанч ямар ч хүний өмнө Монгол гэдгээсээ хизээж сандарч айж санаа зов ичихгүй гэдэг утгаар. Гэр хорооллыг өргөтгөөдэй гэ тэрийг хүүлэн дэмжиж байгаа юм бас биш. Зөвхөн гол нь тэр гарц тэр юм хумын л одоо угаасаа олж өгнө л гэж одоо ингэ толгоон дээр гараа суудсан байгаа гоё ухаалтай ах байгаа шүү дээ. Ах гэж нэр.